2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний I группийн багууд болон онцлог тоглогчдын товч танилцуулгад тавтай морил. Энэ группт дэлхийн 2 удаагийн аварга Францын шигшээ, Хартивийн хүчтэй төлөөлөл Сенегалийн шигшээ, Холланд, Одигард гэсэн оддоор ахлуулсан Норвегийн шигшээ 40 жилийн дараа эргэн ирж буй Иракийн шигшээ багууд багтсан байна. Сүүлийн 2 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд финалд шалгаран нэг төрүүлж нэг үзүүрлсэн базгүй амжилтаа хадгалахын төлөө тоглох дэлхийн шилдэг тоглогчдын зузаан бүрэлдэхүүнтэй Францын шигшээ баг бол энэ хэсгийн толгой. 1998 онд нутагтаа болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эд үеийн агуу зэданаар удирдуулсан Франц аварга болж улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн. 2018 онд Дидье Дешампийн удирдлагадор Франц дахин дэлхийн аварга болсон. Тэр багт Эмбапе, Гризман, Погба, Канте, Варан, Лорис зэрэг шилдэгүүд багтаж байв. 2022 онд Франц дахин финалд хүрсэн ч Аргентинд торгуулийн цохилтоор хожигдсон. Тиймээс 2026 он бол тэдний хувьд алдсан цомоо эргүүлж авах оролдлого юм. Эдий энэ шигшэн хамгийн том нэр Килиан Эмбапеч яг сүүлийн улирлуудын амжилт болон тоглолтоор нь Олисег онцлохоор сонголоо. Европын топ 5 лигийн хамгийн өндөр голын оролцоотой байгаа тэрээр Англид төрж Английн томоохон клубүүдийн академид суралцсан мэргэжлийн хөлбөмбөгчний карьераач Англид эхэлж байсан юм. Кристал Паласт өөрийн авьяас чадвараа дэлхийн нийтэд таниулж, томчуудын хараанд өртснөөр 2024 оны 100 Германы Апол Баерн нэгнэнд нэгдсэн. Баернд ирснээсээ хойш улирал бүр маш сайн тоглолт үзүүлж, өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг тоглооны тоглогчдын нэг болсон юм. 25-аас 26 оны улиралд гэхэд нийт 52 тоглолтод оролцсон, 22 гол, 26 ассист өгсөн амжилттайгаар дэлхийн аваргад оролцох гэж байна. Сенегалийн шигшээ багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүх 2002 онд эхэлсэн. Анхны тэмцээний нээлтийн тоглолтод бол аварга хамгаалагч Францыг 1-0-ээр хожин маш том шууганыг тарьсан байдаг бөгөөд тэр ирчээрээ шүвгийн 8 хүртэл аяллаа үргэлжлүүлснээр энэ том амжилтанд хүрсэн Африк твийн 2 дахь баг болж байсан юм. Европын лигүүдэд тэдний бүрэлдэхүүнээс маш олон тоглогчид тоглож байгаа нь энэ удаагийн дэлхийн аваргад тэднийг 2002 оны шигшээгээс аюултай баг болгож байна. Онцлог тоглогч бол мэдээж Садио Мане юм. Эх орныхоо бахархал болсон тэрээр дан ганц шилдэг тоглогчоор тогтохгүй, нийгэмд үзүүлж буй эерэг үйлдэлүүд сайхан сэтгэлээрээ дэлхийн нийтийн хайрыг татсан нэгч үзэн ядагчгүй тоглогч юм. Ливерпулийн аимшигт гурвлын нэг байж, клубын төвшөнд бүхий л том тэмцээнүүдэд түрүүлсэн тэрээр 2021 онд шигшээ бага манлайлан анх удаа твийн аваргын тэтмийг зүүж байв. Энэ удаагийн дэлхийн аваргад 34 настай тоглох тэрээр багийнхаа залуу дүүнрийн үлгэр дуурайлал, урам зориг болж оролцох гэж байна. Норвегийн шигшээ энэ тэмцээнд 4 дахь удаага оролцож байна. Өмнө нь тэд 1938, 1994, 1998 онуудад оролцож байсан бөгөөд 28 жилийн дараа эргэн ирж байгаа нь энэ юм. Шигшээ бага хамгийн сүүлд дэлхийн аваргад оролцож байхад хааланд төрөөгүй байлаа. Тиймдээ шигшээ бага эргэн дэлхийн аваргад оролцуулахын төлөө хамаг хүчээ дайчлан урьдчилсан шатны 8 тоглолтод 16 гол оруулжээ. Гэхдээ Норвегийг зөвхөн хааланд ганцаараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүргэсэн гэж хэлэх нь өрөөсгөл. Энэ багийг тус улсын алтан үеийнхэн гэж үзэж байгаа бөгөөд Мартин Одигор, Кристофер Айер, Йорген Странд, Ларсен, Оскар Боб зэрэг Европын том лигүүдэд тоглодог чанартай тоглогчид бий. Хааланд Английн Лидс хотод төрсэн учраас Английн шигшээг сонгох боломжтой байсан. Гэсэн ч 3 настайдаа Норвегид эргэн очиж өссөн тэрээр эх орноо төлөөлөх сонголтдоо эргэлзээгүй. Англиг сонгосон бол олон улсын тэмцээнд амжилт гаргах боломж нь илүү өндөр байж болох байсан ч Хааланд Норвегийн төлөө тоглохыг хүссэн. Арсеналын хамт лигтээ удаан хугацааны дараах түрүүгээ авсан Мартин Одигард талбайн төвд довтлогоо хамгаалалтын шилжилтийг удирдах бол энэ үлрэл 27 гол оруулж лигийн мэргэн буужид олгодог алтан шайхан шагналыг 3 дахь хүртсэн Эрлинг Хааланд эсрэг багийн хамгаалагчдын шүдний өвчин болно. 40 жилийн дараа түүхэндээ 2 дахь удаага дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Иракийн шигшээ багийн хамгийн том амжилт бол 2007 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн явдал юм. Тухайн шигшээ багийн гол цөмийг 2004 оны Афины Олимпиад оролцсон 4-р байранд шалгарсан багийн залуус бүрдүүлж байсан юм. Иракийн шигшээгээс онцлог тоглогч бол төвийн довтлогч Аймен Хуссейн юм. Өндөр нуруу, биеийн хүч, агаар тоглох чадвараараа ялгардаг тэрээр олон жилийн турш шигшээ багийнхаа довтлооны гол түшиг байсаар ирсэн. Хуссейн 2023 оны Азийн цомын 4 тоглолтод 6 гол оруулж
тэмцээний мэргэн бууж болсон. Ялангуяа 4 удаагийн Азийн аварга Японы эсрэг 2 гол оруулан Иракийг 2-1-ээр хожиход гол үүрэг гүйцэтгсэн нь түүний шигшээ багийн замналын хамгийн амжилттай тоглолтуудын нэг байв. Харин 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө Боливийн эсрэг хийсэн шийдвэрлэх плей-оффын тоглолтод Хуссейн хожлын голыг оруулж Иракийг 40 жилийн дараа дэлхийн аваргад эргэн ирэхэд хөдөлсөн юм. I группийн он сонирхолтой тоглолтуудыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ямар багууд хасагдах шатанд шалгархыг таамаглан комент бичээрэй. Дараагийн хэсэг болох J хэсгийн бичлэгээрээ уулзцгаая.